Сайн уу бүжигчдээ. Уншаад сууж авах цаг завгүй хүмүүст зориулаад ажиллах ингээ сонсоход танд хэрэгтэй юм болов гэсэн мэдээллүүдийг танд уншиж хүргэхээр бэлэн болоод байна. Миний яриа хит удаан эсвэл хит хурдан сонсогдох юм бол та дээр байгаа тохиргоогоор хурдыг нь өөртөө тохируулаад сонсох боломжтой шүү. Дэ Нанжид. Бурхны зурсан зургаар явж байгаа гэдэгч амьдралд гол зураач нь би. Бид өөрсдөө байх ёстой. Монголын бүжгийн урлагт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хүн бол хэдхэн хоногийн өмнө ардын жүжигчин цолоор ингрээ мэлаасан Дунжаагийн Нанжид Гоёмаа. Тэртээ 1969 онд Монгол улсын гавьяат жүжигчин цолоор ингрээ мэлааснаас хойш тэр бараг 50 жилийн дараа ардын жүжигчин болж байгаа нь энэ. Түүнийг энэхүү шагналыг хүртэхэд шавь нараас нь эхлээд үндэсний бүжиг бие биелэхийг хөгжүүлэхэд хүчин зүтгэж яваа олон хүн баярлсан билээ. Монгол бүжгийн хатан их хэмээн олноор өмжлөгдсөн Дэ Нанжид Гой өдгөө 88 насыг зоглжээ. Сар шинийн босгон дээр ардын жүжигчин цолоор ингрээ мэлаасан хатан их Дэ Нанжидтай ярилцлаа. Сар шинийн босгон дээр ардын жүжигчин цол хүртлээ. Монгол түмний уламжлалт баярын өмнө ийм сайхан мэдээ сонсоод хэр тогтлоо. Шагналаа гардах мөчөд юу бодогдож байх юм? Мэдээж баярлалгүй яах вэ? Төр түмний минь буян, суйсын хамт олонны минь буян, хайрт шавь нарынхаа буйнаар энэ шагналыг авсан байхаа. Би ч олон төрийн нүур үзлээ. Энэ төрөл намайг үнэллээ. Гэхдээ би 20 наснаас өдийг хүртэл Монгол ардын хувьсгалт нам одоогийн манда үнэнч явлаа. Бид нарын хүмүүжил тиймч байсан. Хүн амьдралдаа олон зүйл үзэх юм аа. Олон түмний хил амны буян юм уу? Намдаа үнэнч явсны буян юм уу? Сүбат бол надад нэг өрөө байр өгч билээ. Одоо хүртэл Сүбат болдод баярлаж ажил үйлсэн бүтэмжтэй байгаарай гэж имэн залбирч авдаг шүү. Бүжгийн урлаг тэр тусмаа үндэсний ардын бүжигчин болоход хэн нөлөөлсөн бэ? Дурсамжаасаа сүхэн ярил юун тухай ярих вэ? Би Дэлгэр хаан уулын хошуу Дархинд харуул одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан үр сумын нутаг Ариг ус гэдэг газар төрсөн хүн байгаа юм аа. Бага байхдаа нутгийн чойр зайрны бүүлхийг сонирхон харж, намб төрхийг нь ажиглаж, уйлган голын урайхаа халах бурайд айлуудын найр наадам дээрээ найхан ганхах дэвгцэн цовхцгийг харж, ээжигээ даган, даян дээрхийн хүрээний цам үзэж, түүний дүр төрх хөдөлгөөнийг харж, хонины бэлчээр дээрээ тэдгэрийг дуурайн хийдэг байв. Намайг бага сургуульд байхад олон талын авьяастай нэг багш байсан юм. Тэр багш намайг биеийн тамирын хичээл дээр овоолго хийлгээд дээр нь гарч дасгал хөдөлгөөн хийхийг зааж сургадаг байлаа. 1945 оны 100 хатгал тосгонд улсын эстрад концертын товчооных ирж тоглолт хийгээд миний амьдралд цоо шин зам, шинэ ертөнц миний нүдийг нээж өгсөн. Хатгалын ноосны үйлдвэрийн клубын соднон багш надад Орос усан цэргийн бүжиг зааж өгсөн юм. Би тэр бүжгийг бүжиглэх их дуртай жилээ. Энэ бүжгээ тэр уран бүтээлчдэд бүжиглэж үзүүлэх боломж олдсон. Тэгээд бүжгээ шалгуултал намайг бүжигчин болох хүүхэд байна гэд Улаанбаатар авч явсан. Танихгүй хүмүүсийг дагаад Улаанбаатар хот явах гэдэг нэг талаараа сайханч нөгөө талаараа өнчин өрөөсөн олон ах эгч дүү нартай минь үлдэж байгаа ижигээ их өрөвдөж билээ. Гэвч сэтгэл шулуудаж дөнгөж 15 нас хүрч байсан бах. Эстрад концертын товчооны уртын дуучин бүдээ гихч сайхан сэтгэлтэй эмэгтэй гэрт амьдарч тус товчооны бүжигчин болсон юм. 70 гаруй жил бүжгийн урлагтай амьдралаа холбох эхлэл энд тавигдсан да. Бүжигчин болоход анхны А үсэг зааж ардын бүжигтэй амьдралаа холбох замыг минь сонгож бүжиглэх уур чадвар олгож өгсөн хамгийн хайртай хүндэт багш бол Романовский агсан билээ. Багш маань л намайг ардын бүжигчин болоорой гэж загсан юм. Таны залуу насанд бүжигчин болно гэдэг хэр хүнд ажил байсан бэ? Мэргэжлийн сургууль соёл байсан уу? 1946 оны 1-р сард бүжгийн анхны хичээлийг 10 гаруй хүнтэй эхэлж байлаа. Тэр үеийн Бөмбөр Ногоон театрын танхимд Романовский багш бүжгийн хичээлээ эхэлсэн юм. Багш маань сонгодог бүжгийн дасгал заана. Дасгал голдуу балетын шаахаа өмсөж хуруун дээрээ хийдэг байсан юм. Эхлээд мэдэхгүй хүлийн хуруу цэврүүтэж улайгаад л дасгал хийхэд их хэцүү байж үлээ. Аргачгүй биз. Бид чинь хүлийнхөө үлмийг юмар ороож балетын шахаагаа өмсгөө мэдэхгүй шүү дээ. Энэ бол мартахын аргагүй дурсгалт мөч юм. Бүжиглэх сэтгэл зүйн ухаанд сургасан нь Лувсан гомб багш. Дэглэх дэг зохиомжийн уран чадвар хатуу ёс зарчимд суралцахад минь сургаал харилсан нь Сэвжид багш билээ. Энэ гурван багш бол миний бурхан юм. 1946-аас 1948 онд Хөгжимт драмын театрын дэргэдэх уран сайхны сургуульд
мэргэжлийн бүжгийн ангийг төгсөөд улсын эстрад концертын товчондоо бүжигчнээр очсон доо. Таны олон шав өдгөө Монголын үндэсний бүжгийн урлагийг тодорхойлж байна. Өнөөгийн бүжгийн урлагийн хөгжил ямар түвшинд очив? Таныг эд бүжиглэж байхад хангамж орчин нөхцөл хэр байсан бэ? 1992 оноос эхлэн Монголд анх удаа бүжгийн дээд боловсралтай мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үе. Энэ 25 жил урт хугацаа биш боловч олон арван бүжгийн дээд боловсралтай мэргэжилтэн бэлтгэлээ. Сонгодог бүжиг бол 300 гаруй жилийн түүхтэй. Харин Монгол бүжиг бол Чингисийн үеэс уламжлагдсан ирсэн боловч тайзны урлаг болтлоо хөгжиж ирсэн нь хагас 100 жилийн түүхтэй юм. Хөгжмийн урлаг, яруу найргийн урлаг, киноны урлаг нь янз бүрийн том уралдаан зохион байгуулдаг учраас өрсөлдөөн ихтэй, түүгээрээ хурдацтай хөгжөөд байх шиг. Харин бүжгийн урлаг арай хоцронгуй байна уу даа гэсэн сэтгэгдэл төрдөг. Гэхдээ миний шавнар өөрийнхөө хэмжээнд гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцоод амжилт гаргаад явж байгаад нь би баярлаж авдаг. Шав нараараа үргэлж бахархсаар ирсэн. Цаашдаа ч бахархна. Та тайзан дээр гараад бүжгээ бүжиглэхдээ юу мэдэрдэг вэ? Тэр мэдрэмжийг юутай зөвөрлөх вэ? Тайзан дээрээ бүжиглэх сайхан шүү. Бүжиглэхдээ сэтгэлээсээ хийх дуртай. Үнэн зүрхнээсээ хийсний дараа үзэгчдийн нэжинсэн алга ташилдаж сайхан байдаг. Мэдрэмж гэдэг маш том ойлголт. Тэр тусмаа бүжиг дэглэгчдийнхээ хэлэх гээд байгаа тэр мэдрэмжийг өөрийн биеэр илэрхийлнэ гэдэг бүр том мэдрэмж байдаг бах. Хорвоод хүн төрөхдөө өөр өөрийн өгөгдөлтөй төрдөг гэж ярьдаг. Таны өгөгдөл бол ард түмний алдар цуутай. Бүжгээрээ баясаан тэтгэх байжээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ? Таны асуулт сонин сайхан асуулт байна. Бүжигчин бүжиг дэглэж гэхээсээ илүү Монголын бүжгийн урлагт 70 жил зүтгэсний гол зорилго нь эрт үеэс уламжлагдсан ирсэн бие биелгээг судалж түүнийг хойч үедээ үлдээх нь миний нэг том зорилго юм. Таныг 70 гаруй жил энэ урлагт үнэнч зүтгэхэд ханийн тань нүмер нөлөг их байсан болов уу? Орон нутгаар тойрон тоглолтоор явхаас эхлээд урлагийн хүн цаг зав муутай тэр бүгдэд таныг гэр бүлийн хүнтэй хэр дэмждэг байв. Тийм шүү, миний хань Дорж Паллан маань бас л бүжигчин. Бид хамтдаа бүжиглдэг байсан юм. 1950 онд урлагийн сургуулийн бүжиг ангийг төгсөөд ардын дуу танцны ансамбл байгуулахад мэргэжлийн цөөн тооны бүжигчний нэг бүжигчний ярвихтай хэцүү хөдөлмөрт тэр 15 жил ажиллажээ. Тэр хугацаанд хэд хэдэн бүжиг дэглэсэн байдаг. Казак бүжиг, дашмагт, сарлагтай хүү, дудар бүжиг, хултай хотон гэх мэт бүжиг зохиож Монгол бүжгийн урын санд багтсан. Сайн уран бүтээлч байлаа. 1971 онд улсын багшийн дээд сургуулийн кинодрамын ангид суралцаж төгсөөд найруулагчийн дээд мэргэжилтэй болж Говьалтай аймгийн Алтай чуулгын уран сайхны удирдагчаар 1972-оос 1974 онд томилогдсон ажилласан юм а. Улмаар кино үйлдвэрт олон жил ажиллахдаа мартагдашгүй намар Сүх болдын яриа, хоньны найр зэрэг олон арван уран сайхны болон баримтат кинонд туслах найруулагчаар ажилласан. Адилхан уран бүтээлч болохоор нэгнээ маш сайн ойлгоно. Тиймдээч би Монголын бүжгийн урлагт, миний хань Дорж Паллан кино урлагт тодорхой хувь нэмрээ оруулж чадсан юм. Ямар ч байсан урлагт нилээд үнэтэй хувь нэмэр оруулсан гэр бүл гэж боддог шүү. Таны хамгийн их баярлаж байсан үе бас хамгийн ихээр гониглож байсан үе хизээ тохиож байсан бэ? 1969 онд эд бүжиглэж байх үедээ Цэдэн-Бал даргаасаа бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат жүжигчин цол тэмдгээ авсандаа маш их баярлаж билээ. Энэ нүр их хөдөлмөр зүтгэл зовлон жаргалаа хамтран үүрч амьдралын төлөө байсан ханыгаа алдах үед л их ганцаардсан да. Урлагийн ажлын айл гэрийн эзэгтэн үүрэг гүйцэтгэж үр хүүхдээ өсгөнө гэдэг амаргүй л байсан байх. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг байсан бэ? Та хичнээн хүүхдтэй вэ? Хөдөө орон нутгаар гадаад дотоодгүй тоглолтоор их явна. Тэр үед Монгол ардын хувьсгалт намын их хуралд зориулсан тоглолтууд их болдог байлаа. Өглөөнөөс орой хүртэл гэртээ үзэгдэхгүй томоохон оюун чимэг маань л дүү нараа харж асарч цэцэрлэгт нь хүргэж өгч авна. Өөрөө сургуульдаа явна. Заримдаа ээж минь харна. Хүүхдээ төрүүлээд 45 хоноод л ажилдаа ордог үе байлаа. Зарим үед нэг хүүхдээ ээж дээрээ нөгөө хүүхдээ ажилдаа ээлжлээд л авч явна. Ер нь бол аль болохоор л зохицуулж амьдарч байжээ. Нэгэнт урлагийн замыг сонгосон учраас өөр арга байхгүй. Инглигээд миний хүүхдүүд югаарч дутаагүй өссөн. Хүүхдүүдээс таны мэрэгжлийг өвлөж авсан эсвэл урлагийн хүн болсон уу? Бүжигчин хүн өөрөө бүжигт дуртай л биш бол маш хэцүү ажлын нэг.
Мэргэжилдээ сонирхолтой дуртай хүнд бол бүжигчин шиг сайхан мэргэжил ховор гэмээр гэж хань минь ярьдаг байв. Тиймдээ ч би хүүхдүүддээ өвлүүлээгүй хэцүү шүү дээ. Харин зээ маань бүжиглэх дуртай. Түүнд бүжиглэх намд байгаа юм. Эмээгийнхээ талин тоглолтод 5 настай байхдаа бүжиглсэн юм. Таны дэглэсэн ботхон тишээ гэж алдартай бүжиг байна. Хэрхэн дэглэж байсан талаар таны шав инх гэрэл говьятаас сонсож байсан юм. Та өөрөө нэг эргээд дурсвал ботхон тишээ бүжгийг дэглэх гээд говийн айлд очиж үйл хөдлөл гаргаж байгаа занг нь судална. Нилээд судалгаа хийсний үндсэн дээр би болсон. Гавьяат жүжигчин морин хуурч идэр бат аяыг нь хийж миний бие дэглэж байсан ийм бүжиг. Энэ үед төр засгаас маш их дэмждэг санхүүгийн асуудлыг шийдэж өгдөг байсан учраас бүхий л сэтгэлээ зориулсан да. Тиймдээ ч одоо болтол бүжгийн урлагт дуртай хүмүүсийн дунд мартагдаагүй яваа юм болов уу? Өөрөөрөө бахархмаар юм шиг. Ер нь зөвхөн ботхон тишээч биш тэр үеийн бүтээлүүд маш сайн чанартай, чансаатай гардаг байж. Одоо болтол үн цэнэ алдаагүй байгаа нь үүний илрэл юм. Бүх зүйлээ хангаж төрөөс бодлогоор дэмжиж байсан учраас тэр юм. Ийм байхад баярлахаас жаах вүлээ. Шавнар нь одоо танаас зөвлөгөө авдаг уу? Багштайгаа байнга л холбоотой байдаг гэж сонссон. Тэгэлгүй явах ээ, байнга л ирнэ, зөвлөгөө авна, уран бүтээлээ ярина, санал бодлоо хуваалцна. Эмээгийнхэн чих одоо хатуу болоод байгаа болохоор дандаа ирж уулздаг юм. Өвөр Монголоос хүртэл шавнар маань ирж уулздаг шүү. Хувь тавилан гэж бурхнаас өгсөн өгөгдөл үү эсвэл хувь тавилангаа хүн өөрөө бүтээдэг юм уу? Хүн өөрөө хувь тавилангаа бүтээдэг байхаа би тэгж боддог юм. Миний хувь тавилан хинч зохиож чадахгүй, ийм боломж ч байхгүй. Бурхны зурсан зургаар явж байгаа мэт боловч гол зураач нь бид өөрсдөө байх ёстой юм. Орчин үеийн залуус цаг хугацааг ухрааж болдог бол гээд л ярьдаг. Танаас бас үүнийг асуумаар санагдлаа. Хэрвээ цаг ухрааж болдогсон бол та аль үедээ очиж юуг засч залруулж, юуг хийж бүтээхийг хүсэж байна вэ? Цаг хугацааг хизээж ухрааж болдоггүй юм. Тийм учраас тухайн цаг хугацаанд алдаа гаргахгүй хичээж амьдр. Алдаа гаргалаа гэхэд аль болох бага алдахыг хичээ. Их сурвалж үндэсний шуудан сонин Б мөнхцөл